Монгол улсын өнөөгийн эдийн засгийн уналт доройтлыг монголчууд бид замун өнөөгийн эрх баригч нам бүгдээрээ Чингис Бондын мөнгийг ууж идснээр бий болсон гэж тайлбарлаад удаж байгаа. Бид ч бараг их янзтай. Хэмжээ хязгааргүй ууж идсэн нь үнэн. Энэ мэдээж нөлөөлсөн. Уруудаж доройтсон хамгийн том шалтгаан нь эх орон ард түмнийхээ эрх ашигаас урвсан адгийн урагчдын балгаас болсон юм. Хуурай газрын талыг өв болгон өдөөж гисэн Чингисийн эзэн төрөн одоо 1,500,000 хавтгай дөрвөлжин км болтой жижигэрсэн нь ердөөл үе үеийн урагчдын балаг байсан ба эрх мэдэл мөнгө хөрөнгөнд шунсан их баг хаад ноёдод хоорондоо дайтаж хуваагцаар сүүлдээ бүр ялагдсан өөртөө манж гүрэн рүү гүн очиж цэрэг дагуулan ирсээр өнөөгийн ийм жижигхэн Монголыг үлдээсэн билээ. За хамгийн ойрхны жишээ нь Богдхаант Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэ Шанзав Даалан бадамдарж өгөөд Хятадын генерал Сүү Шүүжаанд улсаа худалдан бууж өгсөн явдал юм. Бүхэл бүтэн улсаа ердөөд 30,000 лан мөнгөний цалин авахын төлөө 1919 онд Богдын хүрээнд сууж байсан Хятадын бүрэн эрх төлөөлөгч Чэн Нийтэд тохиролцсон гэрээ хийсэн одоо архив татгалагдсан үлджээ. Энэ гэрээний дагуу Хятад генерал Сүү Шүүжаан хүрээн дэрж Монголын төрийг буулган авч Богд хааныг дааж унтны хөрөг зурганд мөргүүлэн готомшилсан тухай Тавид кинод илгэцээс зөндөө харсан. Өдгөө яг л үүнтэй адил зүйл Монгол улсад тохиолдож байна. Оюу толгой 5 толгой Эрдэнэ төлбөрийг лойрдохын тулд засгийн газар дөлхөн унгааж өөрөө ерөнхий сайдын сэнтий заларсан өнөө цагийн Эрдэнэ Шанзав сайхан балаг сүхийн талбайд малилцтал инээн орж зураг өргөө татуулан сүйд майд болов. Улс орон ард түмэн намаасаа оруулсан түүний цалин харин Эрдэнэ Шанзав бадамдоржихоос хамаагүй өндөр лам пүнгээр яригдахгүй ор толгоогоор яригдсан байх. Гэвч тэрээр энэ үйл хэрэгтээ огтхонч гэмшиж ичдэггүй бололтой Ялсан баатрын дүрээр эргэнэрж төрийн ордны өмнө төрсөн нутгийг нь тусгаар болгож өгсөн их хааны хөргийн өмнө завлах шахуу юм болж зураг татууллаа. Харин хаа очиж Ляошуу баяр цогт үзэгдсэнгүй. Бас нэг зүйл анзаарагдсан зандаагүй инх бол байсан ба тэрээр сайхан балгийг ерөнхий сайдын сэнтид суух замыг нь засаж өгсөн ачтан юм. Түүнийгээ сануулж байгаа бол та зураг ахуулагчдын гол зогсгосон Шанзав сайхан балгийг татан гаргаж өөрөө голдон зогсож батиар дуулнаа. Элбэгдэржийг хаан ширээн залсан тэртээ 2009 оноос хойш тасралтгүй уруудсан Монголын доройтлын гол цөм болсон Шанзав Даал амтангууд ийхүү нэгдэр богинорч Чингис хааны их дурсгалын өмнө ичгнүүрүүгээр малилцтал энэн зураг мөнхөлцгөө. Урагчдад ичгнүүр гэж үгүй юм. Дашин дуртахад Монгол улсыг татан буулгаж Хятадын мэдэл төр зур багтаасан Сүү Шүүжаан буюу тогтгор сүй чинь намхан биетэй нүдний шилтэй толгой зээж нь ойрхон хүн байсан гэдэг шүү.